За бид нар уушгины эмнэлэг дээр ирээд байна. Тэгэхээр омикрон энгийн ханиад хоёр хоорондоо ялгахдахгүй байна гэх зэргээр бол хүмүүс маш их хандаж байгаа. Тэгэхээр омикрон болон энгийн ханиад хоёр нь ялгахдахгүй байсан ч гэсэн эмчилгээний хувьд нэг гэж хэлээд юм байна. За мөн дээрэс нь омикрон нь за хүний уушгийг болоод амьсгалын тутагталд оруулахгүй буюу уушгинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байгаагаараа одоо бусад хувилбараас ялгаатай байгаа юм аа. Хорууд чанар нь бол шийдэ баг. Одоо нөгөө хүнд хэлбэр одоо хүлэх нь бол баг. Тэгтээ бол маш халдварладаг. Одоо ялгаа нь бол энэ омикрон бол шийдэ маш их ядардаг юм байна. Ердөөсөө бол шийдэ одоо залуучууд бол ердөөсөө ажлын чадвар байхгүй бол ердөөсөө мяраал унтаал ердөөсөө ядраад байдаг. Маш их шийдэ хүлэрдэг. Дээрээс нь бол шийдэ үе мөч бол шийдэ маш их хөвддөг юм байна. Халуурч бүлэрэх, ханиалгах. Тэгээд хоолой шийдэ жоохон зарим улсууд нь бол хоолой барьдаг. Тэгээд бол шийдэ одоо энэ яг энэ одоо тэр альфа дельта хувилбарын одоо дараачийн одоо энэ омикрон нь бол мэдээж хэрэг тэднээсээс нөгөө дарамгуулж гарч ирж байгаа гэсэн үг тийм үү. Тэгээд тэр дарамгуулж гарч ирж байгаа шийдэ одоо тэр вирус өөрөө бол шийдэ нөгөө хорууд чанар багтаа байгаа учраас бол одоо энэ пандеми шийдэ одоо нэг энүүгээр шутрах болов гэж шийдэ одоо мэрэгчлэлтэнгүүд биднээс одоо бүгдээр л итгэлж гордч байна гэсэн үг л дээ тийм үү. Альфа дельта эднээс маш их шийдэ хүндрэлүүдтэй хөгдөөс одоо энэ шийдэ уушгины эдийн бол шийдэ хатуурал сорвжилт үүдсэн байхгүй. Одоо хоёр уушиг устдах эсвэл уушгинаас цус алдах тийм амьсгалын гүн дутагдалд орох тийм юм яваас. Гэтэл одоо энэ бас энэ омикрон бол бас нэг авааштай нь бол тэр цуснд хүчил төрөгчийн агуулмж буурахгүй байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хүн амьсгалын дутагдалд бишээ орохгүй байх гэсэн. Яг нь ер нь бол бишээ одоо тэр омикрон нь байна уу, вирусны бишээ халдвар байна уу. За ердөөсөө эмчилгээ бол бишээ адилхан л гэсэн үг. Вирусын эсрэг юм тэр гормон, витаминууд тэгээд эрдэс тэр бишээ цэрх хохлох тэр уушгитны бишээ юг гурс хоолой төлөвлөх тийм эмчилгээ хийх. Бүтэн хамгаалж болох биш момент бол байгаа юм. Одоо урьдчилан сэргийлж гисэн. Гадна талын тэр нэг ивэрттэй тэр нэг юм бүрхүүлээ шүү дээ. Одоо нөгөө нэг корон нөгөө титэмгээд байгаа тийм ээ. Өөхөн бүрхүүл гэсэн үг. Тэгэхээр зэрэг тэр өөхөн бүрхүүлийг одоо хүчлэр юм өшөлтөөр түлээд устгаж болно гэсэн момент байхгүй. Одоо энгийн гард орох юмараа л сэргийлээд авах болохоор тийм үү. Jumps davs сод байхад хангалттай болчиход шүү тийм ээ. Хүчлэг шүлтлэг орчныг өшөөд би үсгтэл дээр юу гэж. Тэгэхээр зэрэг ямар зөвлөгөө өгч ирсэн гэхээр нэг одоо 250 г одоо буцалгаад бүлээтгцэн ус байна шүү дээ тийм үү. Тэрэнд одоо нэг том халбаг сод. Тэр чинь бол нэг 20 г биш одоо Jumps davs юм уу хоолны содж байсан. Юу давсж байсан болно. Тэгэл тэрнийгээ яаж чад тэрүүгээрээ сайхан одоо гадаа ороод гараад ирсэн ч юм уу өглөө ороод заавалжгүй нэг 2-3 минут амаан зайлаад хоолойгон дурр гэж зайлаад тийм асгах чад нэг 5% юм биш одоо содны үнсэлтээр 10 г шприц ч юм 20 г шприц аваад соруулаад нэг зүг нь яахгүй шууд хамраа ягаад амааран тэр биш одоо уус гарч иртэл нь биш одоо бүр сайхан хамраан содны усмлаар угаагаад юу амар одоо ам залхуур хоолойгон бол биш тэр давсны усмлаар одоо 10% усмлаар зайлаад тахтал бүтэн одоо өвчин тусахгүй өөрийгөө хамгаалж болох боломж байна.